Оройн тэргийн үзэгчтэй мэдээлэлтэй байгаар оройн дээр бэлтгэн хүргэдэг Граф Ньюс эхэлж байна. Өнөөдрийн онцлог сэдв бол Яруу найрагч Булан. Их орном бид хинэрж тоглохгүй. За тэгвэл Монголын орчуудын хэвлэлийн нэрэмжит чагнал, насагт оржийн нэрэмжит чагнал гэх мэтчлэн Монголын яруу найрагчдын хүртэж болох бүхэл шагналыг түүжүүлж явсан яруу найрагчийн эмэгтэй яагаад тагнуулын хэрэгээр үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогдож хоригдох болов гэдгийг бүгдээрээ өнөөдөр танилццгаая. За тэгвэл энэ яруу найрагч эмэгтэйд яг юу тохиолдсон бэ? За цэцгийн толгой тасдаггүй үртэй байхыг хүснэ би. Цэцгийн толгой авдаггүй төртөө байхыг хүснэ хэмээн шүлгэлж явсан хүн бол яруу найрагч Цоодлын Хулан гэж хүн байгаа. За дөнгөж сая би ирээдүйн анирдахын бадаг хэмээх шүлгийнх нь хэсгээс ингээд уншиж өглөө. За ийхүү илгэн садан эх орон төр түмнийхээ төлөө сайхнаарч шүүмжлэлтэйгээр ч ингээд шүлгэлж явсан энэ эмэгтэй өнөөдөр үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлснэн шүүхээр бүр нотлогдоод шоронд хоригдож байна. Одоогийн байдлаар эмэгтэйчүүдийн 20 ингээд хоригдож байгаа гэдэг мэдээлэл байгаа. За тэгээд яг ямар хэрэг болсныг тайлбарлахын өмнө Хулан гэж чухам яг ямар хүн байсан бэ гэдэг мэдээлэл өгье. За ер нь бол 8 настай балчраас эхлээд бараг 80 настай хөгшөд хүртэл Хулангийн зохиосон шүлгийг цээжилж уншиж явдаг. Намрын уулна бугуй урамтыг сансараа гэж ирэл хэлдэг штэ тий. Тэгээд шүлгийг унших байдлаараа бие авч явах байдлаараа гэдэг юм уу бүхэл талаараа олонний анхаарлыг үнэхээр ирэхгүй татдаг. Тэгээд хайр хүндэтгэлийг хүлээсэн ийм яруу найрагч гэж бол санаад байна. За энэ яруу найрагч Хулан маань бол 1968 онд Улаанбаатар хотод төрсөн. За аав нь бол бидний сайн мэдэх нэрт найрагч Дөнгөтийн Цоодл гэж хүн байдаг. За ээж нь Цэвэлмаа гэдээ бага ангийн багш мэрэгчлээ юм хүн байна. За харин Хулангийн хувьд бол багш утга зохиолын ажилтан мэрэгчлээ. За мэрэгжлийнхаа хүрээнд бол утга зохиолын ажилтан сэтгүүлч багш гэдэг зөндөө бол ингээд ажил хийж байхын хажуугаар за 1997 онд бол гүнж аялгау 99 онд гониг татгараал 2001 онд торгоны манхи 2006 онд зүгээр л нэг амьдрахсан гэд яруу найраг орчуулга нийтлийн 13 номыг хэвлүүлсэн юм бичгийн эрдэмтэй юм хүн байсан байна. За тэгээ яруу найрагчдын ноён оргил болсон болор цом наадам бүр 2 удаа төрүүлжсэн. Эхлээд 1994 онд ганцхан ярьтай унших шүлэг гээд дөнгөж сая чиний уншсан те маш гоё шүлгийг ингэж зохиож болор цомын эзэн болж исэн. За дараа нь 2010 онд найрагчийн нутаг гэдэг шүлгээрээ болор цом авч исэн. За ийм сайхан арвин түүхтэй бахадмаар ийм хүм яг баригдсан. Тийм ингээд олон нийт бол итгээгүй, зарим нь бол эсэргүүцчихсэн. Яагаад ингэж эх орныхаа талаар гоё юм бичиж ийсэн. Газар нутгийнхаа төлөө бас их тэмцдэг хүн байсан те. Янз бүрийн хууль юмнуудыг эсэргүүцэж тэмцдэг байсан тэмцэгч юм хүн. Яагаад үндэсний аюулгүй байдлын гэмт хэрэг тагнуулын хэрэг тагнуулч Монголд тагнуул хийсэн гэмт хэрэг гэж үзэгдээд байгаа. Энийг үйлцсэн бэ гэдэг асуулт бол олон нийтийн дунд ингээд гарсан. За ер нь бол хүмүүс Хулан эх орноосоо урвсан гэж яриад байгаа. Тэгэхээр эх орноосоо урах гэдэг нь бол өөр зүйл ангитай хэрэг юм байлээ. Хулангийн хэрэг бол ер нь тагнуул гадаадын тагнуулд хамтарч ажилласан гэдэг тийм хэрэг юм байлээ гэдгийг ташамт хэлсэн дээр хаа. За ер нь бол түүнийг баривчлсан цагаас хойшоо яг ямар хэрэг хийцэн, юу хийцэн бэ гэдгийг нь бол тодорхой ерөөсөө болоогүй. Яагаад гэвэл хууль мөрдөх байгууллагаас энэ хэргийг маш нууцын зэрэгэлтэд оруулж ирсэн учраас маш нууцаараа хаалттай хэлцээл тэгэл ялын өгөөл яваасан. Тэгээд харин энийг бол хэвлэлүүд бол таамаглаж те эсвэл нууц их сурвалжуудаас авсан мэдээллээр дамжуулж ингэж мэдээлгээс гадна Хулан яруу найрагч маань өөрөө бас яг төр хоригдож явах хугацаанд хэвлэлүүд рүү захидал илгээж өөрийнхөө байр байдлыг илтгэж байсан юм Тэгээд яг үргэлжлүүлээд яг юу болсон энэ хүнд гэдгийг яри. Энэ бол яг олон нийтийн дунд байгаа мэдээлэл ерөнхийдөө таймилж байгаа гэдгийг манай үзэгчд бас анхаарах хэрэгтэй хаа. За 2017 оны 8 сарын 3-ны өдөр. За энэ өдөр бол Хулангийн үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэх болсон эхлэл өдөр байж болзошгүй гэж үзэж байгаа. Яа тэгэхээр Хулан нь энэ өдөр Монгол Улсын 5 дахь ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын соёл шашны бодлогын зөвлөхөөр томилогдож байгаа. За анх удаа бол улс төрийн албан тушаал хийж эхэлж байгаа гэсэн. Өмнө нь л яг ингээл хүүхдийн театрын захирал махирал гээл төрийн албал ашижсэн. Гэхдээ энэ дээр бол яг улс төрийн албан тушаал ашиж эхэлж байгаа. За энэ үйл явдлаас өмнө буюу 2016 онд манай улсад геополитикийн асуудал давуулсан нэлийн өргөн хэмжээний нэг айшлал босно нь 14-р Далай ламын айшлал байгаа. Тэгээд манай улсад Далай лам яг ингээд зөндөө олон удаа ингээд айлжилж исэн ирээл ингээд хүмүүс уулзаал толгой тархиндаа ингээд хөргүүлээл тэгдэл байсан. Цэцэгтэй олонтойгоо сайхан уулзаал ингээд явдаг гэсэн. Гэхдээ 2016 оны энэ айшлал бол амар арай өөр айшлал байсан. Тийм шашны зорилготой
тэрэн дамжаад улс төрийн зорилго болж хувирсан нэг юм ажил байсан. За ингээд 16 оны айлчлаар Далай лам бол ирээд Монгол улсын буддын шашны тэргүүн болох 10 дугаар богдыг нууцаар тодруулсан гэж үздэг. За яг энэ үед бол дөнгөж 2-3 настай байсан хүүхдийг бол тодрууллаа гэж тухайн үед бол яригдж байсан. За ингээд хятадын талаас бол Монгол улс одоо Далай ламыг хүлээж авахдаа зүгээр та нар уулзсангүй богдоо тодруулчлаа гэж айлчлалыг эсэргүүцээд эндээ бүр удаан хугацаагаар ингэж хааж исэн. Энэ бол ерөн сүрдүүлж байгаа хэлбэр байхгүй юу? Яагаад гэвэл хятад бол байнга одоо энэ шашны асуудалд одоо байнга оролцож ирсний ингээд тэмдэг болж байгаа байхгүй юу? Төвд олон хятад улсын хоорондын маргаан бол нэлийн шашин л байгаа шүү дээ. Тийм болохоор аргагүй л байх л та. Тэгээд яг энэ үйл явдал босны дараа бол тухайн үеийн засгийн газар нь ингэж хэлчихсэн. За яг манай засгийн газар байгаа тохиолдолд дахиж Далай ламыг бид нар авчихгүй. Манай хэлийг нэгээд өгөөч гэж одоо говьшиж одоо хийж болох юу гэдгийг одоо хуулийн төсөл хүртэл өргөн барьж байсан хүүхдийг ингэж шашинд оруулахгүй гэдэг ч юм уу. Тийм хуулийн төслийг хүртэл зарим нэг гишүүд өргөн барьж байсан. Гэтэ тэр үед бол яг энэ 10 дугаар богд тодорсон хэсэгтээ хэн байгаад байгаа вэ гэдэг бол нэг тийм болоогүй л болоогүй. Аль 2016 бид нар чинь 10 дугаар богдоо дөнгөж 22 илүү 23 оноос өмнө жилээс эхэлж мэдэж. За ингээд засгийн газар говьж жагаад нэг юм хилээ нийлгүүлж авсан. Тэгээ хятадын тал яагаад ингэж эсэргүүцсэн бэ гэдгийг ингээд тайлбарлах юм бол буддын шашны 3 тэргүүн байдаг. Нэг нь бол Далай лам, нөгөөх нь Банчин богд, гурав дахь нь богд Жаазандам бутагт. Энэ 3 хүн харилцан одоо нэгнийхээ хойд дүрийг нь тодруулдаг. Нэг нь насварчих юм бол дараагийн орлох хүнийг нь одоо заалж тодруулж хамаг ёслол юмыг үлдэж өгдөг хүмүүс гэсэн үг байхгүй. Тэгээ ер нь бол шашин гэдэг чинь одоо тухайн арт өмнө оюун санааг удирдан чиглүүлж байгаа одоо нэгдмэл байлгах соёл бүх юмд ингээд орчин маш хүчтэй тийм зүйл байхгүй. Одоо энэ 3 хүн жишээлбэл нэг нь хятад одоо Далай лам төвдийнх, Банчин богд хятадынх, богд бол монголынх байхгүй. Гуруула ямар ч ирэх мэдл байхгүй. Мөнгө одоо тусын төсөн мөсийг зарцуулах мөнгө байхгүй. Гэхдээ маш их хүчтэй. Яг тэгвэл хүмүүсийн оюун санаанд нөлөөлөд байна. Тэрвэрээ дамжуулж тухайн иргэдийн одоо нийт хомсол ямар байх нь гэдгээс шалтгааллах одоо болчиход байгаа байхгүй юу. Тэгээ энэнд бол нөгөө нэг хятадын талаас бол байнга оролцож ирсэн. Одоо богдын хэрвээ ингээд янз бүрийн мэдээллийг ухаад үзэх юм бол өмнөх богдодод бол ингээд зөндөө олон зүйл тохиолж ирсэн ингээд мэдээлэл байдаг юм лээ. Манай үзэгчдээс тэрийг өөрсдөө ингээд тусдан дэлгэрүүлээд үтсэн зүгээр ах гэж бодож байна. За ингээд ийм очиртай учраас хятадын талаас бол одоо геополитикийн хувьд ингээд манай төвд бол Монгол хоёр улсыг чинь ингээд давмгай шинжтэй угаасаа байгаа шүү дээ. Тэгээд ард түмнийх нь ингээ оюун санааг чиглүүлж байгаа хүнийг хятадын оролцоог зөвхөн төвд Монгол хоёр хоорондоо ингээд тодруулж штэ. Ер нь бол 10 дугаар богдыг. Тэгэхээр энд нэлээд эсэргүүцсэн, дургуутсан олон одоо бойкот янз бүрийн юмнуудыг хийж ирсэн. Тоолол одоо гадаад бодлогын одоо хувьд аваад үзсэн ч гэсэндээ хятад бол томоохон гүрэн штэ тий. Тэнгүүд дөнгөж ард нь байж байгаа Монгол гэдэг энэ жижиг улсыг мэдээж иргэшээхийг одоо хүсэж байгаа. Хүсэх нь ойлгомжтой. Гэтэл нөгөөдөл нь одоо чимээгүй хүн байжгаад төвдгээд одоо өөрийнх нь баг дайсагналцдаг нэг улстай одоо ингээд тохиролцоож явах 10 дугаар богдоо тодруулчаар ингэж реакцлах нь бол аргагүй тийм аа. За ингээд 2016 онд Далай лам ирэхдээ нууцаар бол одоо бүх зүйлийг үйлдээд одоо хүүхдийг одоо нас бийт хүртэл нь олон нийтэд зарлахгүй байхаар ер нь ярилцсан гэж тухайн үед яригдчихсэн. Тэгээ уг асуудал ч гэсэн ер нь төрийн нууцад байсан байж болцсошгүй гэж бодож. Уг нь бол үндсэн хуулиараа шашин төр хоёр ч тустай шүү дээ. Гэхдээ энэ нэг тийм зүйл болсон. Яг нь үндэсний аюулгүй байдал гэдэг утгаараа төрийн нууцад авсан байж болцсошгүй гэж үздэг юм байна. Төрийн шашны хүндэтгэж шашны төрөө дээдлнэ гэдэг үндсэн хуулийн залт байгаа тийм. За ингээд энэ үйл явдлаас хойш ер нь бол хилээ сайхан ингээд нийлүүлээд авсан бүх зүйл ингээд сайхан болж байсан. Нам жим байжгаад 2020 оны 5 сард нэг бүүн болсон. Энэ юу байсан бэ гэхээр тухайн үед бол яруу найрагч хулан болвол ерөнхийлөгчийн зөвлөхөөр 17 оноос хойш гэдгээр ч ерөнхийдөө 3 жил ажиллаж байгаа шүү дээ. Тэгээд хулангийн үед бол улсын хурлд нэр дэвшигтэй сонгуулийн сурталчилгаа болгож 2 нэвтрүүлгийг цацсан байдаг. Эхнийх нь бол төрд шүглсэн зэтгэр гэдэг нэртэй. Нөгөөх нь бол 10 дугаар богдын 8. За энэ 2 нэвтрүүлгийг бол ерөнхийдөө 16 онд богдоор тодруулсан тэр хүүхэд ер нь хин юм бэ? Хин хэний гэр бүлийг ингээд сонгон шалгуулад хэнийг гэр бүлээс төрсөн байх магадaltaй вэ гэдэг асуудлыг дэвшүүлсэн. Энэ үед элбэг доржийн үр удмаас байж магадгүй байна. Нээгийн их олдын үр удмаас байж магадгүй байна. Гарамж авын гэр бүлээс байж магадгүй байна гэдэг асуудлыг дэвшүүлэхийн хажуугаар зөндөө олон одоо асуудлыг ингээд дэвшүүлсэн. 5 гараад ирсэн. Ингээд нэг 2 нэвтрүүлэг болно. Монгол улс уламжлалт шашны тэргүүн 10 дугаар богдоо үлгээдэж авах хэсэг нь Монгол улсын дотоод асуудал мөнөөсөө мөн. Гэтэл эндж тоогонжээ. Монгол улсын иргэншилтэй төвд Рембучийн нараар сонгогдож зуучлагдсан элбэгдэрж энхволд гарамжав нарын ач хүүхдүүд болон бусад цөөн хүүхдийн нэрс энэт хэрвээ явсан нь бодит үнэ.
заавал улс төр бизнесийн олигархуудын хүүхдүүдээс сонгосон нь ямар учиртай юм бол гэж олон нийт зэмлдэг. Улс төрчдөд ард олноосоо булаахгүй юм гэж байна уу? Нэр сэвтээгүй эгэл ардын хүүхэд олдоогүй юм байх та. За ингээд хүмүүс бол анзаараад хэлсэн. Уюугийн 16 онд ч нөгөө далаалам эрэхтэй богдоор одоо хэнийг тодруулсан бэ? Яг юу болсон бэ гэдэг нэрийн ширийн ерөөсөө яриаггүй шүү дээ. Юу болоод байна гэж хардаж хэлсэн. За ингээд сонгуулийн энэ асуудлыг сонгуулийн шоу болоод улам болол улсын хурлын гишүүн болж чадлагүйгээр ингээд дууссан. За ингээд олон нийтийн дунд одоо сүүлд гарсан мэдээллээр бол яг энэ үеэс нь л бол холон шалгаж эхэлсэн байна. Тагнуулынхан гэж яригддаг юм билээ. Яг энэ бол баттай мэдээлэл биш гэхдээ тагнуулын одоо шалгаж байгаа хэрэг бол өгөөж мэдээд нууцтай. Хэзээд нууц одоо боломжгүй дэлгэцийн бол тагнуулын хэрэг биш болж байна тийм. За ингээд ингэж таамаглаж ирсэн. За ингээд 22 оны 5 сард бас нэг хэрэг гарсан. Энэ одоо өмнөх явдлаас ингээ 2 жилийн дараа бас нэг асуудал дэгдсэн нь Хулангийн хувьд Зиндан аймгийн сайтад Оросын холбооны улс руу одоо хөдөлгдсөн бурхтыг одоо буцааж оруулж ирэх гэж байна. Эндээс бол гандангаас алдсан байсан бурхан Орос руу зарагдсан байсныг ингээ буцаагаад харуулж байна. Мүдээж тэр алт мөнгө бурхан олон жилийн түүхтэй тийм бурхтад байгаа шүү дээ. Тэгээ энэ мэдээлэл өгөхийнхээ хажуугаар автогоор бас богдын асуудлыг бас хөндсөн. Ингэхдээ Гарамжаан гуайн гэр бүлээс төрсөн гэдгийг бүр баталгаажуулаад бүр зургийг ингээд утсан дээр үзүүлж авах. Тэр бол одоо ингээд тэр үед хүмүүс бол юу хөөхтэй гэдэг танихгүй. Одоо ингээд харах юм бол яг автогоор богдын зураг авахгүй. Тэгээ тухайн үед бол бас бүүн болчихсон санагдаж байна. Яг энэ бурхан одоо оруулж ирэхтэй холбоотойгоор яг яагаад ийм юм болчихвол сэтгүүлч нарч хүртэл ингээл нэлээ реакцлаад энэ яг юу болоод байна гэж нэлээд тийм болж ирсэн. Улс төр шашин хоёр нь нэгдчихсэн. Тэнэг байхыг нь лам нар нь хариуцаад, ядуу байх нь нам нь хариуцаад энэ ард түмэн ингэж туйлдаж болохгүй. Ядарсан ч гэсэн миний ард түмэн язарсан тарган одоо баячууд олигарх улс төрчдийн энх болдын ч юм уу элбэг доржин ч юм уу за энэ өнөө хүмүүс асуугаад байдаг энэ гарамжуугай байна энэ оцор ирэмбүчи гэж энэ өнөө тодорч байгаа хүүхэд байгаа юм 10 дугаар богдоор тодорчсон хүүхэд тэгэхээр энэс илүү одоо тод жишээ одоо юу аах вэ тийм биз дээ баримт гэж юу аах вэ энэ тэгээ энэ мөн ялах хүүхдийг би бол энэ хүүхдийн бол буруу биш ээ хүүхдэр гадаадынхан битгий улс төр хийгээд байгаа чи Америкчуудаас битгий санхүүжээж Монголын богд бол Монголдо тодрох ёстой оюун санааны манлайлал гэж хэрэг байх ёстой бол тэр зүйл нь цэвэр ариун байх ёстой гэдэг энэ тухай л хэлэх гэсэн. Тэг ингээд богдыг олон нийтэд зарлаагүй байгаад ингээд зураг хөрөхтэй үн манай хүн ил болгоцсон. Гэтэл хүмүүс олж байгаа шүү дээ. Ингээ олон нийтэд яг албан ёсоор зарлаагүй байх чинь энэ хүн мэдж байна гэд хардж байсан. За тэгээд энэхийн хажуугаар бол улс төрийн хүрээнд бол богдоор хин тодорсон бэ гэдгийг ихэд мэдчихсэн гэж ярьд юм билээ. Тэгээд гэхдээ яг тэр хэд бол олон нийтэд төдийлөн мэдээлэл өгөөгүй мэдээж нууцтай танилцсан хүмүүс байсан байж л таараа гэж би ойлгосон. За ингээд энэхүү асуудлуудаар энэ бас яг баталгаатай биш. Яг тэгвэл энэхүү асуудлуудаар баривчилсан гэж хэвлэлүүд мэдээлж байгаа. Ягаад гэвэл тагнуулын хэрэг учраас нэг шүүхийн тойм нь хүртэл гарахгүй албаасаар гарахгүй байхгүй. За ингээд иймэрхүү асуудлуудаар хуланг 2023 оны 1 сарын 19-нд баривчлаад төр хорих 461 дугаар ангид хорьсон. За ингээд түүнийг хоригдож байх хугацаанд бол богдыг олон нийтэд ил болгосон байдаг. За энэ богдыг бол ерөнхийд нь гэр бүлийнхэн талаас ил болгоогүй юм шиг надад санагдчихсан тухай юм мэдрэмж бол ягаад тэгэхээр энэ өдөр яг Мартин 8-ны өдрөөс байхгүй. Тэр өдөр бүтэнсэн байсан яг санагдаад байна. Тэгээд анх одоо энэ НТV-ийн телевизээр бүр шуурхай мэдээлэл гаргаад богдоос тодорсон 10 дугаар богд одоо гандан тэгшлэг хийгээд ингээд нэг хуралд сууж гинэ гэдэг мэдээлэл анх гаргасны дараагаар ингээд бүүн болоод сошиал одоо 16 оны хэрэг мэрэгч бүгдээ сөхөж гаргаж ирж байгаа шүү дээ. Ээжтэйгээ зөв ахвас нэг зураг нь гарч ирдэг. Тэр нь санагдаад байна. Тий. Бүр бичлэгтэйгээ гарч ирсэн санагдаж байна. Тэгээд ингээд нилээн бүүн болоо зөндөө олон юм яригадаад хүмүүс ингээ асуулт угаас асууж эхлэхийн хажуугаар гандан дэгчний хийд болон гэр бүлийнхэн зүгээс бол 10 дугаар богд нь Гарамжавын гуайн хүргэн алтнаар болон түүний охин мөнх насны нараас төрсөн ихэр хүүгийн нэг нь болохыг бол зарласан байдаг. За ингээд энэ үед бол хулан хоригдчихлээсэн ямар нэгэн байдлаар шүүхээс ял аваагүй 461 ч бол шүүхээс ял аваагүй төрөл хорж байгаа шүү дээ. Ийм яла ингээд төр хоригдоо байжсэн. Ингээд 200 орчим хоног төр хорж ингээд яг ялт гэмт хэрэг үлдсэн үү үлдээгүй юм гэдэг нь тодорхойгүй 200 хоног шоронд байж байгаа байхгүй юу? Тэгээд хоёуд ерөөхдөө мөрдөн шалгах ажиллагаа явуулж ирсэн л тийм үгтэй тийм. Хорих шаардлагатай. Хорих яагаад хорих шаардлагатай болсон бэ гэхлээр одоо оргон зайлж магадгүй ч гэдэг юм ямар нэгэн байдлаар прокуроос тэрийг одоо тогтоогоод гэх юм уу тийм мөрдөн шалгах ажиллагааны үеэр тэнгуүтэй шүүх рүү за нэг юм үндэслэл байна гэдэг үндэслэлээ тайлбарлаад шүүхээс тэгж хорсон байсан баг. Магадгүй тухайн үед ингээ хориггүй байсан болвол нэлээд тийм юм уу иймэрхүү эрсдэл байсан байж магадгүй тийм. За ингээд 200 хоног төр хорсны дараа 2023 оны 7 сарын 25-нд эрүүгийн хууль хуулийн ерөнхий ангийн 2-ын 2 дугаар зүйлийн
3-ийн 1-р зүйлийн 1 3, 3-ийн 2-р зүйлийн нэгд хэсгийг тус журамлаад эрүүг хуулийн тусгай ангийн 19-ийн 4-ийн зүйлийн одоо нэгд хэсэг заснаар 9 жил 6 сарын 20 хял оноосоо. За энэр чи одоо нэг 19-р бүлэг гээд ороод ирж байгаа байхгүй 19 ингээд ирэхлээрээ за 19-р бүлэгчин болохоор өөрөө хамгийн анх нөгөө мэдээлэлд дурдчихсан үндэсний аюулгүй байдлын эсрэг гэдэг. Яг тэр бүлэг дээр яг тэр гэмт хэрэгүүд яг ямар төрлийн шинжтэй гэмт хэрэгүүд байгаа юм гэдгийг бүлгийн эхний одоо толгойн нэрээр хүчдэг. За тэгэхээр энэ дээр бол одоо ямар ч маргаангүйгээр за энэ хүн бол үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт одоо холбогдсон байна гэдгийг бол эхний удаадаа мэдээд авчиж байгаа. Шүүхийн шийдвэрээс харж болж байгаа тийм. Тухайд нөгөө нэг шүүхийн тойм бол гараа явжсэн шүү дээ. Шүүх яг яаж хийцэн гэдгийг тойм гараа явжсан. Харин нөгөө нэг шүүхийн шийдвэрийг бид нар ч одоо шүүх хэмээн гэдэг лөө оронгуудаа шүүхийн шийдвэр одоо яг юу болсон гэдэг бүгдийг харах боломжтой. Тийм одоо гэрчийн мэдүүлгийг хүртэл харах боломжтой шүү дээ тий. Ууг нь бол тийм боловчиг нөгөө төрийн нууц гэдэг утгаараа тэр бол хаалттай байсан тий. За тэгэнгүүт бидний одоо мэдэж болох тий таамаглаж болох хамгийн ихний одоо үндэслэл бол энэ болоод ирж байгаа шүү дээ. За тэгмүүд энэ дотроо болохоор ийм 3 зорилго агуулсан зүйл байгаа хгүй. За эхнийх нь бол гадаадын тагнуулын алба байгууллага иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах шинжтэй гэдэг нэг юм тэрэг байгаа. За дараа нь болохоор тагнуул хийх шинжтэй гэдэг байгаа. За гурав дахь нь төрийн нууцыг хууль бусаар олж авах шинжтэй. Энэ дээр бол 3 зэрэг үнэ тийм гурав дахь нь бол за тэгээ ингээ харах юм бол энэ төрийн нууцыг олж авах гэдэг бол хамгийн багралтай хэрэг байсан. За тэгээ эн чинь болохоор нөгөө гадаадын тагнуул магнуултай бол огт хамаагүй те одоо тагнуулын шинжтэй энтертэй бол хамаагүй байсан байгаа байхгүй үндэс сэтгүүлчийн холбогц зэрэг болвол за тэгээд ингээд явсан ялтанд ингээд үнслээд харах юм болвол за яг энэ гадаадын тагнуулын алба байгууллага иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах шинжтэй тэр мэдээлэл одоо төрийн нууц мэдээллийг аваад хадгалсан гэдэг. Хадгалснараа нэмээд дахиад дамжуулсан. Ер нь бол шинжтэй гэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө дамжуулсан ч юм уу эсвэл бол хамтран ажилласан нь бол нотлогдсон байх боломжтой гэсэн болоод ирж байгаа байхгүй юу. Яагаад гэвэл яг ямар зорилгоор энэ хүн төрийн нууцд хамгаалах мэдээллийг хадгалж байгаа юм бэ гэдгээр нь энэ гураас ингээд олоод очиж байгаа байхгүй юу. За тэгмүүд үнэр цэцгийн хувьд бол одоо энэ гадаадын тагнуул магнуултай харилцах шинжгүүгээр зүгээр хадгалж исэн байснараа тэр төрийн нууцыг хууль бусаар олж авах гэдэг хэрэгт нь одоо яаж. За бүр тагнуул хийх шинжтэй хадгалсан болвол бүр ингээ 12-оос 20 жил гэдэг ялна бол хүндрээ явчихж байгаа. Тэгэхээр тухайн үеийн сая дурдлаач 9 жил 6 сар гэсэн тий. Тэгэхээр энэ эхний буюу 8-аас 15 жил хүртэл хугацаагаар хорно гэж байгаа. За энэ нөө хуулийн доторх интервал буюу одоо яг энэ 8-аас 15 жилийн яг алийн сонгох юм бэ гэдэг ба шүүх одоо тухайн хэргийн нөхцөл байдалд нь тохируулаад өөрийн дотоод итгэл үнэмшлэрээ шийдэж байгаа байхгүй тий. За иймэрхүү байдлаар анхны хэрэг болвол ингээд 9.6 жил гэхлээр бид нэр шууд одоо баттай хэлж болох гэж би ойлгоод байна тий. Гадаадын тагнуулалттай одоо хамтрах шинжтэй мэдээллийг авч чадсан юм байна гэдэг. Тэг шүүхээс ер нь ял өгж байна гэдэг чинь тодорхой хэмжээнд бол нотлогдсон л гэсэн үг байгаа шүү дээ тий. Үүнээс гадна бол гадны одоо тагнуулын албатай хамтарч ажиллаж төрийн одоо нууцад хамаарах мэдээ баримтыг дамжуулсан байж магадгүй гэдэг нь одоо нотлогдсон нэг зүйл байж магадгүй. Ягаад тэгэхээр энэ бол 238 сая төгрөг гэд мөнгөнд дүү ороод ирж байгаа. Ягаад тэгэхээр хулантай хамт Отгонбаатар гэдэг нэг лам байсан. За хулан нь бол гүйцэтгэгчээр Отгонбаатар нь хамжигчаар гэж яригдчихсэн байхгүй юу. Тэгэд энэ хоёр нийтдээ 238 сая төгрөгийг тусгай ажилтан буюу гадаадын тагнуулуудаас авсан нь одоо шүүхээр тогтоогдсон байж болж байна гэж шүүхийн таймаас ерөнхийдөө харж болж байгаа. За энэ мөнгөний 159 саяыг нь яруу найрагч болон үлдсэн 78 саяыг нь Отгонбаатар гэдэг ламаар одоо төлүүлээд улсын төсөвт одоо шилжүүлэхээр шийдвэрлсэн. За үүнээс гадна чухал юм байгаа нь хулан бол энэ ялаас чөлөөлөгдөх бүрэн боломжтой байсан. Яагаад тэгэхээр гадаадын тагнуулын албатай өөрөө хамтарч ажиллаж байна гэдгийг мэдсэн тохиолдолд шууд очиод хэлэх хэрэгтэйсэн байхгүй. Би ингээ ажиллачлаа. Одоо энэ хүнтэй юусан шалгаж өг би одоо яалаасаа мэлтэй. Тэгээд нөгөө гэмт хэргийн бүрэлдэхүүн дотор болохоор нэг юм санаатай. Тэгээд тухайн одоо санаатай гэдэг нь тухайн үйлдэлээс үүдэлтийн үр дагаврыг мэдэж хүсэж одоо ухамсарлаж хийсэн бол тэр бол шууд гэмт хэрэгээр батлагддаг гэж үздэг байхгүй. Гэмт хэргийн бүрэлдэхүүн байна гэж үздэг. Тэгмүүд наадах ч юм болохоор нөгөө гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэх тэр шинж нь болохоор одоо өөрөө мдээгүй ч гэдэг юм уу санаандгүй болгоомжгүй байдлаар иймэрхүү одоо хохирол учруулахаар үйлдэлийг би гаргасан байна гэдэг үндслээр ингэж хөрвүүлж болох байсан юм л гэж ойлгоод байна. Тийм. Тэгээд үүний дараагаар болвол 2023 оны 11-р сард хулангийн талаас бол одоо давтсаалдах хүсэлтээ өгөө. Тэгээд шүүхээс шийдвэрлэж өгсөн. Энэ дээр бол 9 жил 6 сар байсан ялыг 8 жил 1 сар болгож буурсан. Хамгийн бага ялыг өгч ийн гэсэн үг байна санагцаараа тийм. За ингээд нөгөө Отгонбаатар гээд хамжигч хийсэн ламыг нь судалсан байгаа юм.
За ингээд шоронд орсон цагаасаа Сулласан сулласан шүү. За ингээд түүний одоо хулангийн үед шоронд орсон цагаасаа хэвлүүд рүү бол захиа ингэж илгээсэн. Яг бол тэр хүн хэдийгээр шоронд хоригдсон ч гэсэн хэвлэн нийтлэх хэрэг нь бол байгаа гэдэг утгаараа сонингууд одоо сайтууд руу одоо захидал илгээж өөрийнхөө байр байдал юмнуудыг илэрхийлжсэн. За бүр ерөнхийлөгч рүү хүртэл одоо миний хэргийг одоо дахин шийдвэрлүүлж өгөөч гэдэг хүсэлтийг бол тавьжсэн. За ингээд шинэ жил мөлөөр бас зөндөө ингээд захиа явуулсан гэд 2 захиаг нь ерөнхийдөө онцлог. Эхний захидлыг 2024 оны 2 сард ингээд хэвлэлүүдээр одоо мэдээсэн байдаг. Энэ захиралд бол хууль зүйн дотоод хэргийн дэд сайд буюу одоогийн улсын хурлын гишүүн Б-ийн 2. За мөн хууль зүйн дотоод хэргийн сайд асан нямд орж нарыг бол буруутгасан байдаг. Энэ хоёрыг бол Америкт одоо хамтарч ажиллаж одоо шашин шүтэх, эс шүтэх одоо эрхчлөлийн тухай хуулийг бол одоо англи хэлнээс орчуулж ингэж гаргасан гэдэг асуудлыг хөндөжсэн байлаа. За сүүлийн цагтлыг болохоор энэ оны 2024 оны 9-р сарын дундуур бол ерөнхийлөгч тааглаж илгээсэн. За ер нь бол намайг хэлмэгдүүлчихэд байна. Тиймээд миний хэргийг бол ингээ хөнгөн хомоо ингэж шийдсэн учраас энийг одоо алдаагийн зас залруулж өгөөч гэдэг хүсэлтийг бол ерөнхийлөгчд тавьсан байна. Тэгээд хулангийн хэргийг бол ерөнхийдөө 2016 он буюу далаалан айлчилсан тэр цагаас бол эхлэлтэй гэж хэлэхэд бол буруудахгүй байгаа. Тэгээ одоо энэ хүн бол ерөнхийдөө хоригдож байгаа. Ерөнхийлөгч бол уучлалт үзүүлэхгүй бол одоо 7 жилийн дараа ерөнхийдөө гарч ирнэ. Тэгээд ер нь төгсгөлд нь хэлэхэд одоо хинт ч итгэж болохгүй юм байна манайхаа тий. Ер нь бол эх орноо магтандуулж газар шороогоо өмгөөлж хамгаалан тэмцдэг тэр нэгэн хүртэл үндэсний аюулгүй байдлын гэмт хэрэг үйлдчихсэн явж идэх юм байна шүү гэдгийг санаалах нь зөв. Адгийн навчнуудын эцсийн хорогдох газар бол эх орон гэдэг үг байдаг тий. Тэгээ энэ дээр бас миний нэг анзаарсан юм юу вэ гэхэлэр одоо энэ ерөнхийлөгч асан тий одоогийн улсын хурлын гишүүн Батулга гэдэг хүн байгаа. Тэгээ одоо бидний мэдээллийн одоо хөтөлбөртөө одоо онцлог сэдв болгож гаргаж ирж байгаа асуудал хүндж байгаа сэдвүүд төр нэлээх дурддагдж байгаа. Тэнд явж байгаа хүн гэж хараад байгаа байхгүй. Тэгээл нэг хэрэг гарч ирээл шүүх цагтаа болдог. Тэгэхээр нөгөө хүний нэр дурддагдаад яг шүүхтэр очихлоор ч юм уу мөрдөн шалгах байгууллагаас шалгаад ирэхлээр ягаад ч юм алуу хачдаг. Тэнгүүдээ эргэн тойрныханд хинж байдیں۔ Ямар нэгэн хүн буруутагдаад ял авч явах жишээний тий. За тэнгүүд би бас санаж байна л та. Хулан яруу найрагч маань яг энэ үеэр бол нөгөө шүүх цагдаа болоод явж байхад иргэний нийгмийн төлөөллүүд те иргэд гэх мэтлийн буруугүй эмгтэйг суллаач гэж гэдэг юм уу маш олон тийм хөдөлгөөнүүд өрнүүлсэн талбай дээр хүрчихсэн явж байсан. Хажуугаар нь энэ хулан яруу найрагч маань бас чиний саянд дурсан одоо захиануудыг бичдэг ч гэдэг юм уу те иймэрхүү байдлаар бас нэг жоох юм юу яагаад хүмүүсийн толгойг эргүүлэх гэдэг юм уу эсвэл бол одоо ингээд чиглэл одоо хардаж сэрдэх нөхцөлийг нь одоо тийм яг цаана нь яг хэн байна гэдэг тэр эзнийг ч гэдэг юм уу ингээд саруул ухаанаар яг цаана нь яг юу болоод байна гэдгийг одоо ингэж булан өртөөлөх юмуд хийгээд байна уу гэсэн юм нэлээд ажиглагдсан төрж байна. Тухайлх юм бол одоо энэ саянд дурдсан шашин шүтэх одоо эрхчлөөний тухай хууль гэж байна шүү дээ. Энэ хууль чинь бол батлагдаагүй. Тэгээд тухайн үедээ эн чинь үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргаж ирээд тэгээд энэ шашин шүтэх эрхчлөөний тухай хууль гэдээ байгаа боловч энэ зөвхөн шашин шүтэх эрхийг одоо тухайлан авч үзсэн юм хууль байна. Энэ дотор нь шашин одоо эс шүтэх эрхчлөө бас байгаа шүү гэдэг тухай ойлголт байхгүй. Энэ зөвхөн үндсэн хуульд байсан одоо хүний эрхийг шууд ингээд хуулийн нэр болгоод оруулаад ирсэн наацхан иймэрхүү алгаатай хууль байна шүү гэдгийг одоо зөвлөмжөөр батлагдаад тэгээд аль 2018 оны хууль байгаа байхгүй юу. Тэгээд тухайн үедээ ингээд яваад батлагдаагүй ингээд гарч ирсэн хуулийг хүртэл гаргаж ирэнгүүтээ тэрийг санаачилж ийсэн одоо улсын хурлын гишүүдийг ингээд буруутай гэдгээр ингээд хүмүүсийн тархитлагыг эргүүлэх гээд байгаа нэг иймэрхүү юм ажиглагдчихсэн. Тэгэхээр энэ дээр бас бид нэр жоохон юм одоо нөгөө шүүмжлэх сэтгэлгээ яг цаана нь рационалаар хараад те яг хинтэй холбогдож исэн ямар хүн яагаад ингэж юм гэмт хэрэг толбогдоод байна вэ гэдгийг бас харах хэрэгтэй юм шиг санагдчихсан. Бас сонирхолтой онцгой тийм. За ингээд басаа. Маш их баярлалаа. Яг ийм сонирхолтой сэдв байлаа те. Тэгээ дараа нь бас юу яг мэдээллийн хөтөлбөрийн онцлог сэдвэрээ яг энэ шашин яагаад энэ улс төртөө ингэж нэлээд нэвчв толбогдоод идэв гэдэг дэлгэрэнгүй сайхан ярилцаад үзвэл бас зүгээр юм байна тийм. За баярлалаа. За энэхүү иргэд олон нийтийн анхаарлыг татдаг. За нөгөө тал нэг талаасаа маш их хайрлагдаж хүндлэгдэж байсан ийм олонний танил одоо өргөмжлөл цол хэрэгэм өндөртэй дээрээс нь улс төр бас өндөр албан тушаал хасч байсан. За тэгээд олонний хайр хүндэтгэлийг хүлээсэн энэ эмэгтэй яаж яваад ингээд эрүүгийн ялтан болов гэдэг сэдвийг та бүхэнд ингээд танилцуулж өглөө. За бидний одоо наан нь харагдж байгаа зүйл яг хөшөөний цаанаа ямархуу байдлаар өрнөж байж болох вэ гэдэг ийг бол анхаарсан байх гэж найдая. За энэхүү өнөөдрийн онцлог сэдвээ өндөрлүүлж байна. За үргэлжлүүлэн өнөөдөр болсон үйл явдлын өрнөлийг хүргэе. За гадуур сони байна да.
Удахгүй нөгөө багш нарын баяр болох гэж байгаа маань удахгүй ч гэж ер нь 5 дугаар сарын 5-нд болдгийм байна. ЮНЕСКО-гоос 1994 онд одоо жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг дэлхийн багш нарын өдөр буюу одоо бидний хийлж заншнаар багш нарын баярын өдөр болгон зарлаж одоо тэмдэглэж эхэлсэн түүхтэй байна. Тэгээд 2023-аас 2024 оны хичээлийн жилд бол бүх шатны боловсролын байгууллагад 54200 гаруй одоо багш ажиллаж байна. За боловсролын яамны өгсөн мэдээлэлээр сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нэг багшид одоо 28 цэцэрлэг өгөх гэсэн үг шүү дээ. Ерөнхий боловсролын сургуулийн нэг багшид 21 хүүхэд ногдож байна гэж мэдээлсэн байна. За баасан гарагт ерөнхийдөө бол нөгөө бас багш нартай далимдуулаад баярын мэнд өргөсөн дээр хаа. Баярлалаа. Чуулганы эндрээс бас их хурлын гишүүд мань хөргөжиж харагдсан. За ерөнхийдөө намрын чуулган бол 10 сарын 1-нд буюу энэ мэгмар гарагт нээсэн баа шүү дээ. За үүнээс хойш одоо яг анхны 126 гишүүнтэй парламентын одоо анхны намрын чуулганыг гэх юм уу яг 2 өдөр нөгөө асуудлаа хилцдэг энэ чуулганы хуралдаан бол өчигдөр өнөөдөр 2 болж байгаа. За тэгээд яг энэ 2 өдөр бол эрт үнэхээр хангалтгүй байлаа. Өчигдөр гэхэд одоо 53% эрсдэлтэйсэн бол өнөөдөр 52.6% эрсдэлтэй гэдэг ингээд дандаа тэгж ихэлсэн. За тэгээд үүнтэй холбогдуулан улсын хурлын дарга амар баясгалан болоод за энэ 2 өдөр 7 хоногийн 2 өдөр юу яагаад ингээд 10 цагт ирээд нэг эрцээ бүртгүүлээд ингээд өвчж болтгүй би хоцорч хоцроод ингээд энэ бол үнэхээр хариуцлагагүй үйлдэлээ. За тэгээд энэ хоцроод цагтаа ирж эрцээ бүртгүүлэхгүй байгаа гишүүдийг бол хил мэдээллийн одоо ингээд мэдээллийн нөгөө зарлаа гэж ингээд улсын хурлын тамийн газар бол өөрөө өгсөн ба. За ингээд чуулган бол 2 өдөр ямартай ч хуралцсан. За тэгээд нөгөө төсөв хилцэж байгаатай холбогдуулаад энэ хавар нөгөө хилцэхтэй байсан Монгол Улсын 2025 оны төлөвлөгөө байгаа тийм хөгжлийн төлөвлөгөө. Тэгээд хөгжлийн төлөвлөгөөг хавар хилцэхтэй байсан ч хойшлуулад намар хилцсэн. За үүнтэйгээ зэрэгцээд нөгөө төсвөө ингээд оролцуулаад хилцэх нь өөрөө айгүй юм хуулийн зөрчилтөө үүсгээд байна. Яагаад гэвэл төлөвлөгөөн дээр үндэслээд төсвийн одоо төсөөлөл гардаг учраас гэж үзээд тэгээд одоо Монгол Ардын намын бүлгийн одоо саналаар 5 хоног хойшлоод чуулган бол завсарлаа өнөөдөр. Эрт хангалтгүй байна гэж үнэхээр санал нийлж байна. Юу вэ? Дөнгөж 60-ан гишүүн ирж ийн гэд боддоо 126 гишүүнээс. Дөнгөж 66, өчигдөр 67, өнөөдөр 66 гишүүн нэрчтэй. Одоо жишээлбэл бодлоо нэг лекцийн танхим 126 оюутантай байлаа гэж бодоход 60-аад хүүхэд хоцроод ирвэл тэр багш бол толгойг нь авна нэстэ. Бүр энэ хичээлийг орохгүй гэж хэмжээний тим юм болно нэстэ. Гэтэл бүр ингээд тол дээрээ бүр ингээд төсөв ингээд хилцнэ гэдгээ бүр ингээд зарлцсан байгаа үед бол иймэрхүү байдлаа хандж байгаа. Улсын хурлын гишүүний бол хийх ёстой ажил нь тэр хуралцсан байгаа шүү дээ. Эндсэн ажиллал тийм. За ойлголоо. Тэгэхээр тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаа болох гэж байгаа мэн энэ сарын 10 дугаар сарын 8-ны өдөр болно. За цахимаар болно гэдэг онцлогтой. За үнийн саналаа хэрвээ ингээд өгчих юм бол 2 минутын дотор одоо хин нэгнтэй өөр хүн тэр тухайн үнийг ингээд өсөхгүй байх юм бол дуудлага худалдаанд ялагчулж одоо дугаарыг эзэн болно. Учиртай. Тэгээ ялагч болчих юм бол 24 цагийн дотор одоо зөрүү төлбөрийг нь төлөөд ажлын 5 хоногт багтаан дугаараа өөрийнхөө бүр машин мотоцикл үедээ тэрэн дээр ингээд байршуулсан байх ёстой. Хэрвээ төлбөрөө төлөөгүй байх юм бол 5 хоногоор хэтрүүлчих юм бол мөнгөийг буцааж өгөхгүй гэж байгаа байхгүй. Тэгээд дуудлага худлаа эхлэхээс 5-аас 10 минутын өмнө одоо системд нэвтрээд бэлэн байдал хангах хэрэгтэй гэж анхаарсан байна. За Молдов улсад одоо энэ сард ерөнхийлөгчийн сонгуул болж байгаа. За тэгсэн чинь одоо Оросын албаны улсаас 15 сая доллар одоо ингээд энэ сонгуулийг луйвардахтай холбоотой ингээд орж ирсэн байна гэдгийг цагдаагийн байгууллагаас нь мэдээсэн байна. За одоогийн ерөнхийлөгч нь бол одоо барууны үзэлтэй ийм ерөнхийлөгчүүдтэй тийм ээ л улсын үзэл санааны үед. За тэгээд удаа дараа Оросын албаны улсаас ингээд манай улсын ерөнхийлөгчийн сонгуул юу яах гээд нөлөөлөх гээд байна гэж луйвардах гээд байна гэж бол мэдээлж ийсэн. За тэгээд үүнтэй холбоотойгоор ингээд нэг юм бол илрүүлчлээ бараг болцлоо ханы юм бол ярьж илээ. За ингээд өнөөдрийн маань мэдээллийн хөтөлбөр өндөрлөж байна. Маргааш Улаанбаатар хотод 9 градусын дулаантай байхад бол хувцас тохиолж өмсөөрэй. За үргэлжлүүлэн орон нутгийн цаг агаарыг хүснэгтэй хүлээн аваарай. Баяртай.